Өнөөдрийн чуулганы хүндэтгэлийн хуралдаанд улсын их хурлын 69 гишүүн өрөлцөө ирж 90.7% эрсдэлтэй байгаа учраас улсын их хурлын 2013 оны хаврын ээлж чуулганы 7 дугаар сарын 10-ны өдрийн хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдэе. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялд байгуулсан ерөнхийлөгч элбэгд орж, ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан Эзэн Чингис хааны хөшөөний өмнө өнөөдөр тангараг өргөлөө. Хоёр дахь удаага улиран сонгогдож буй ерөнхийлөгч элбэгд орж, төрийн Алтан Соёнбот тангарагийн бичигт гарын үсэг зурж, төрийн тамгаар тамгалан, төрийн далбаанаас айдас авч ёсчлсноор түүний ерөнхийлөгчийн бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал ард түмнийхээ эрх чөлөө үндэсний нэгдлийг эрхэмлэн хамгаалж үндсэн хуулийг дээдлэн сахиж ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалъя. Монгол Улсын ерөнхийлөгч элбэгд орж ард түмэндээ хандан үг хэлснээр хүндэтгэлийн чуулган өндөрлөж цэргийн парадаар хүч нэмсэн юм а. Анх удаа олон нийтийн өмнө ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж сквадрын талбайд ард иргэд олноороо цуглан тангараг өргөх ёслолыг үзэж сонирхлоо. Монгол улсын засгийн газрын уулзах гэдэг